Анагаах ухааны салбарын энэ онд хийсэн олд амжилтуудад өгнө илэлцлээ. Энэ үеэр ургийн гажиг үүсэх нөхцөл шалтгааны голчлон илэлцсэн юм а. Энэ чиглэлээр өмнөх хийсэн судалгаануудаас харж байгаад бол энэ ялангуяа их жирэмсэн байхдаа халдварт өвчнөр өвчлөх. Ялангуяа эхний 3 сард вирусын халдваруудаар өвчлөх тийм ээ. Их юм бол урагт гажиг үүсэх эрсдэл өндөртэй. Нэгдүгээр тэр. Хоёрдугаарт нь ихийн жирэмслэлтийн нас хэрвээ хожуу байх юм бол бас ургийн гажиг эрсдэлтэй. Их жирэмсэн одоо ураг тээж явах үедээ хортой нөхцөлд ажиллах юм бол бас эрсдэлтэй. Хортой нөхцөл гэдгээд одоо бид нар юуг хамааруулж ярихгүйгээр халдвартай нөхцөлд орж байна, хортой нөхцөлд орж байна. Одоо бүр олон улсын хэвлэгчнэр энэ принтер дээр ажилладаг, канон дээр ажилладаг, компьютер дээр удаан ажилладаг хүмүүс ч гэсэн эрсдэлтэй гэж ярьж байгаа байхгүй. Судлаач оюун чимгийн судалгаагаар агаарын бохирдол нь ургийн гажиг үүсгэхэд хамгийн ихээр нөлөөлдөг юм байна. Тэр судалгаагаар бол юу гэвэл автомашины тооны өсөлт энэ агаарын бохирдуулагч бодисуудын өсөлт ургийн гажигын хооронд шууд хамааралтай гэж гарсан шүү дээ. Шууд хамаарал байна гэдэг бол бид тэрийг одоо нөлөөж ийн гэж үзэхээс өөр зам байхгүй. Мөн эмч нар агаарын бохирдлыг 50% бууруулсан ч эрүүл мэндэд нөлөөлөх эрсдэл нь хэвээрээ байна гэдгийг анхааруулж байна. Утааны хэмжээг 50% бууруулсан ч гэсэн эрүүл мэндэд үзүүлэх нь хэвээр байна гэж л үздэг. Тэгэхээр бид нар бол тэр одоо агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажиллаж байгаа хүмүүсийн одоо үйл ажиллагааг хангалтгүй байна гэж хэлэх боломжгүй. Тэр хүмүүс ямар нэг юм хийгээд тодорхой үр дүнд хүрж байна. Тэгвэл тэр бол 32 гэж ярьж байгаа шүү дээ. Бидний одоо олж мэдснээр, уншснаар, ойлгосноор бол 50% хүртэл бууруулсан ч гэсэн эрүүл мэндийн эрсдэл хэв. Мөн жирэмслэл төлөвлөж байгаа бүсгүүчүүдийг эмчнэр хүүтний улирал жирэмслэхгүй байхыг зөвлөсөн юм а. Эхний 3 сард одоо вирусын халдварт хамгийн их наад заханд одоо өртөхгүй байх нь ургийн одоо хэвийн үүсэлт хөгжлөнд одоо чухал нөлөөтэй гэж үздэг.